Оройн тэр үзэгчдээ Монголын мэдээ сувг цагийн бүр мэдээллийн хөтөлбөрийн фөрөг баргийн дугаарыг үзүүлэхэд бэлэн боллоо. Улсын хурал 2017 оны төсвийн хилцүүлгийг үргэлжлүүлж байна. Эрдэнэ төлбөрийн төлөөлөн өдөр дахь зөвлөлийн 7 гишүүнийг томиллоо. Дэлхийн хөрөнгийн зах зээл дээр 5,000 бүтээгдэхүүн худалдадаг. Харин манай улсын хөрөнгийн зах зээл 3-аас 4 нийт төрлийн үйлчилгээг эргэлдэж байна. Өөрөөр хэлбэл энэ зах зээлийн лангуу хоосон байна гэсэн үг. Цагийн үрд өнөөдрийн сэдвээр онцлно. Ахмад насны эрхийг хамгаалах тухай конвенцэд Монгол улс нэгдэх тухай асуудал яригдж эхэллээ. Монгол хэлний цахим алдаа засах программыг өнөөдөр олон нийтэд танилцууллаа. Энэ программыг хийхдээ цэндийн дамжин сүрэнгийн дүрмийг баримталжээ. Ерөнхий сайд өнөөдөр олимпиад амжилтанд оролцсон баг тамирчид мөнгөн шагнал гардууллаа. Бүгд найрамдах Хятад улсын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэцэн Шанхай хамтын ажиллагааны байгууллагын хуралдаанд оролцохоор Кыргызстанд хүрэлцэн ирсэн байна. За бүгд найрамдах Солонгос улсад ерөнхийлөгч Пак Гинхэгийн нарийн бичгийн дараагаар ажиллаж байсан хүнийг баривчилжээ. Одоо дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе. Парламентын 2017 оны улсын төсвийг дагалдуулан зарим хуульд нэмэлт өөрчлөлт оруулахар хэлцэж байна. Тухайн хуулиудад нийгмийн халамж хамгааллын чанартай зарим өөрчлөлтийг оруулахар яригдж байгаа юм аа. Нөгөө хоёр сонгуультанд бол 70 гаруй. За улсын хурлын хувьд 2017 оны улсын төсвийг дагалдуулан холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа хүүхдийн мөнгө олголтод тодорхой зохицуулалт хийхээр яригдж байгаа юм. За харин хүүхдүүдэд мөнгө олгохдоо ялгууртаа зохицуултыг хийх нь зөв эсэх тухайд улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хөндөглөө. Одоо өмнө тэгсэн юм аа, тийм буруу шийдвэр гаргасан юм аа, та нар ингэсэн юм аа гэдэг ийм жижигхэн тайлбараар өнөөдөр хүүхдийн мөнгийг хасах, хүүхдийн мөнгийг хүүхдүүдэд ялгуурлан алагчнаа олгох энэ шийдвэрээ зөвтгөж байгаа бол үнэхээр бид хүлээмжшүүлж чадахгүй. 60% нь бэлнэр олгоё, 40% нь хадгаламж хэлбэрээр олгоо явъя гэдэг юм саналыг засгийн газар орж ирснийг одоо төсвийн байнгаараа дэмжиж явж байгаа. За эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан үзэж хүүхдийн мөнгө олголтод тодорхой зохицуулт хийж байгааг төсвийн байнгын хорооны удирдлага тайлбарлаж байна. За насны хишиг хөтөлбөрийн хүрээнд 70-аас дээш настай ахмадуудад жилдээ 2 удаа 100 мянгаас 300 мянган төгрөгийн тэтгэмж олгож байх саналыг засгийн газар улсын хурлд гаргаад байсан. За улсын хурлын зарим гишүүний хувьд ахмадуудад тэтгэмж олгоход насны хязгаарыг өөрчлөх хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа юм. Тэгэхээр саяхан одоо энэ байнгын хорооны хурал дээр зарим гишүүд одоо 65 наснаас дээш ахмадуудад энэ одоо насны хишгийг олгоё гэд санал гаргаад энэ санал нь бас дэмжигдсэн байгаа. Тэгээ хэрвээ энэ чуулганаар батлагдах юм бол одоо төсөвт ямархуу өөрчлөлт өгч байгаа вэ? Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсөвдөр одоо өөрчлөлт орохгүйгээр 65-аас дээш настай ахмадуудаа жилд 2 удаа одоо насны хишгийг олгох энэ санал бол төсвийн байнгаараагаар дэмжигдээд явсан. За харин насны хишиг хөтөлбөрийн хүрээнд ахмадуудад тэтгэмж олгохдоо тэтгэвэр тогтоологдог насыг нь харгалзаж зохицуулт хийх боломжтой эсэх тухайд чуулганы хуралдааны үеэр мөн л яригдлаа. Манай мөрж байгаа үеийн дагуу эмэгтэй 55, эрэгтэй 60 байгаа. Тийм учраас тэтгэврт гарсан бол энийг өгье гэсэн логикоор 55 наснаас 69 нас гэдэг ийм зарчим зөрүүтэй саналыг оруулж байна. Энэ насны хишиг гэдэг чинь тэтгэврийн нэмэгдэл биш байхгүй. Тэтгэврийн нэмэгдэл биш. Насны хишиг гэдэг чинь өөрөө одоо өндөр наслж байгаа. Өндөр наслахын тулд одоо өөрийнхөө эрүүл мэндийн төлөө өөрөө хөрөнгө оруулалт хийсэн. Тийм ээ, эрүүл мэндийг хамгаалдаг. Цаашдаа өндөр наслах энэ улсуудыг төр засгаас дэмжиж байгаа юм төрийн бодлого шүү дээ. Энэ хоёр жаахан ялгаатай байхгүй. За харин төрийн албан хаагчдыг тэтгэвэр тогтоолох үед нь нэг удаа 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгож байх хуулийн холбогдох заалтыг буцаан сэргээж төрүүчийн зарчмаар нь хэрэгжүүлэе гэдэг утгаар улсын хурлын төвшөнд яригдж байна. 6 Өнгөрсөн 100 хоногт засгийн газрын хийсэн ажлын агуулга нь ард иргэдийн хүлээлтийн эсрэг байна гэж улсын хурал дахь ардчилсан намын бүлэг дүгнэж байна. Энэ талаар бүлгийн удирдлагууд мэдээлэл хийлээ. За өнгөрсөн 100 хоногт засгийн газрын хийсэн ажлын тайланг үзвэл өмнөх засгийн газрын хийсэн ажил дээр тууз хайчилсан, ирээдүйд хийхээр төлөвлөсөн ажлынх нь санхүүжилтийн их үүсвэр тодорхойгүй. За хийхээр төлөвлөсөн ч хэрэгжих боломжгүй. За бас хэрэгжүүлсэн бодлого нь үр дүнгээ өгөхгүй байна гэсэн дүгнэлтийг улсын хурлд харжилсан намын бүлэг гаргасан байна. За тухайлбал сүүлийн 4 сарын хугацаанд валютын ханшийн өсөлтийн төвшин өнгөрсөн 4 жилийнхээс илүү гарсан гэсэн тайлбарыг бүлгийн удирдлага нь өглөө. 1950 байсан долларын ханш өнөөдөр одоо 2420 болцсон явж байна. 400 бараг 70 төгрөгөөр нэмэгдсэн байна. Тэгээд 4 сарын дотор 470 төгрөгөөр нэмсэн байна шүү дээ. Тэгэхээр энэ бол өнөөдөр улс орны эдийн засгт ямар сөрөг нөлөө болж байгаа вэ? Ард иргэдийн худалдаа авах чадварт яаж нөлөөлж байгаа вэ гэдэг
ярих юм бол энэ асар олон асуудлуудыг ярьж болно. Өнөөдөр цаашдаа долларын одоо энэ төгрөгтэй харьцахад энэ ханш үнэлгээг одоо Монгол банк хянж чадах юм уу гэдэг бол одоо өнөөдөр хэлж чадахгүй сууж шин. За эрх баригчдын хувьд нийгмийн хамгааллын бодлогод ухралт гаргасан бас төрийн албанаас олон хүнийг үзэл бодлоор нь ялгуурлан халж сольсон хууль тогтоохдоо цөөнхийн саналыг хүлээж авахгүй олонхоороо хүчтөрх байдлаар хандаж байна гэж улсын хурлд харцсан намын бүлэг үзэж байна. За Эрдэнэт үйлдвэрийн асуудлаарч бүлгийн удирдлагууд байр сууриа илэрхийллээ. Их хурлын дарга нь яг урагшааг өгөөд идэг юм байж. Дэд дарга нэмдорж Путин захиа өгч болно. Манай энэ Эрдэнэтийн асуудал буруу явчлаа гэж. Эрдэнэ хот нь Японд өгөөд иж болно. Шадар сайд хөрс өхөн мэдээдүүд манай энэ засгийн газар буруу шийдвэр гаргасан байна. Ийм учраас энийг болиулъя гэдэг шийдвэрээ явуулж болно шүү дээ. Ингэхгүйгээр энд нэг юм устар хийгээл өөрсдөд нь бүрэн ирэх байж хахад энэ шийдлээ гаргаж чадахгүй яваад байна гэдэг бол асуудалтай. За Эрдэнэт үйлдвэрийн 49% худалдаа авалттай холбогдох асуудлаараа улсын хурлаас байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ардсан намын бүлэг төлөөлөлөө оруулахгүй гэсэн чиглэлтэй байна. За харин Эрдэнэт үйлдвэрт Монголын төрийн эзэмшдэг 51% асуудалд анхаарах, за нөхцөл байдал нь ямар байна вэ гэдгийг тодруулах шаардлагатай гэж улсын хурлд ардсан намын бүлгийн удирдлагууд тайлбарлаа. Эрдэнэт үйлдвэрийн төлөөлөн удирдах зөвлөл бүрдлээ. Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийн 51%-ийг эзэмшдэг. Тиймээс төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон гүйцэтгэх захирлыг томилох давуу эрхэн баталгаажуулсан байна. Энэ асуудлаар өнөөдөр төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга мэдээлэл хийлээ. Эрдэнэт үйлдвэрийн гүйцэтгэх захирал нь Монгол улсын засгийн газрын төлөөлөл байх юм а. Ингэхдээ холбогдох хуулийн дагуу төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн 66.6%-аас дээш дэмжлэг авч байж үүргээ гүйцэтгэж эхэлнэ. Өөрөөр хэлбэл Эрдэнэт үйлдвэрийн шинэ хувьцаа эзэмшигч буюу Монголын зэс компани талаас төлөөлөл удирдах зөвлөлд сонгогдсон төлөөлөгчдийн дэмжлэгийг авч байж томилогдно гэсэн үг. 49% 6 сарын 27 ч юм уу очсноос хойш бол 20 гаруй хүмүүсийг сольсон бужигнуулсан нөгөө талаар нэлээд бүтцэн өөрчлөлт хийнэ гэж бас нийгэм шууган тарьсан тийм бий. Тэгээ бид тэрийг яриад тийм байхгүй зогсоожээ. Яаж өгөхөр одоо шинэ түүз, шинэ удирдлага бүрдээд тэрийг тэр бүтцээрээ хилцсэн. Тэрнээс үл нэг одоо 49-ийг төлөөж очсон хэдэн хүн ч юм уу төр томилогдсон ч юм уу захирлууд ч юм уу тэд нар шийдэхгүй. Засгийн газрыг буюу нийт хувьцааны 51%-ийг эзэмшигч талыг төлөөлж төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүнээр засгийн газрын хэрэглэх газрын дэд дарга Бямс Сүрэн, мөн уул уурхаан төрийн нарийн бичгийн дарга Нандин Жаргал, төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын зөвлөх улсын хурлын дарга Асан Дэмбэрэл, сангийн яамны газрын дарга Дорж Сэмбэд нарын 4 хүн томилогдлоо. Харин хувийн хвшил буюу 49%-ийг эзэмшигч Монголын зэс корпорацийг төлөөлж Эрдэнэс оюу толгой компани гүйцэтгэх захирал Асан Гамболд, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Орхон, Монголын зэс корпорацийн төлөөлөл удирдах зөвлөлийн дарга Мөнхбаатар нар ажиллах юм а. Салин урамшуулын бол бид нар бол 200-250 мянгаас итэхгүйгээр хязгаарлаж байгаа. 500 мянга 600 мянга хүртэл авдаг хүмүүсээ сарын одоо нэг цалин урамшуул тэрийг хязгаарлана. 250-аас 300 мянгаар хязгаарлана. Гэхдээ яг 300-аас доош байлгана. Нэг хүн одоо засгийн газрын хэрэглэх газар ч байна уу, сангийн яам ч байна уу, тухайн салбарын яам ч байна уу, төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын хүн ч байна уу, нэг хүн хоёр л одоо түүцд орно. Илүү орохгүй. Хуучин 5 6 7 байсан тийм би. Тэр засгийн газрын журмаар хязгаарлалт. Эрдэнэт үйлдвэрийн 49%-ийг худалдаа авсан хилцэл нууцын зэрэглэлтэй явсан. Тиймээс энэ худалдаа авалт хуульд нийцсэн эсхийг хуулийн байгууллагад шалгаж тогтоох юм байна. Мөн Эрдэнэт үйлдвэрийн сүүлийн 4 жилийн ашиг орлого үйл ажиллагаанд улсын хурлын хууль зүйн байнгын орооноос ажлын хэсэг орж шалга гаруулжээ. Эрдэнэт үйлдвэрийн удирдлагыг томилох тухай энэхүү мэдээлэл хийсэн бол үргэлжлүүлэн уул уурхаан салбар дах эдийн засгийн асуудлаар сэтгүүлч бүрв тойм бэлтгэлээ. За Эрдэнэт 5-7 оюу толгой маргаан олон жил үргэлжиллээ. Маргаан үргэлжлэх тусам төрийн оролцоо болон эдийн засгийн ач холбогдол буурч баг багаар цөөхөн компани мэдлж шилжсээр байна. Гэтэл Монгол улсын эрдэс баялагын орд газрууд зөвхөн энэ 3 ордоор хязгаарлагдахгүй. За үүний цаана олон зуун орд байгаа боловч гол одоо томоохон асуудлын хажуугаар бас чимээгүй ашиглагдсаар байгааг санах хэрэгтэй. За тухайлбал 2009 онд 149 орд шинээр нэгдсэн, 2010 онд 168, 11 онд 112, за 12 онд 132, 13 онд 207 хамгийн өндөр, за 14 онд 171, 15 онд 116, 16 онд 86 орд шинээр бүртгэгдсэн байгаамаа. Манайх бол яг өнөөгийн байдлаар
2210 ардтай. Орд шүү дээ. 8400 гаруй илрэл алдсан байгаа. Тэгэхээр тэр олон ордноос ч бүр ядтаа нэг 100 дээр нь орлого орж олборлт хийж улсын эдийн засаг найдвартай зарим нь зогсож байгаад эдийн засгт нөлөөлөхгүйгээр зарим нь явж явах хэрэгтэй. Тэгэхээр төрөөс энийг чинь хуулиар бодлогоор дэмжихгүй бол одоогийн байдлаар ийм зам бараагүй, хууль байхгүй, олборлолт нь хуульгүй, геолог нь хуульгүй, геолог нь бүр хайцсан ийм нөхцөл бол энэ салбар хаюулдараад байна. За уурхайн хаалтын тухай хууль боловсруулагдаж байгаа ч энэ хангалтгүй гэж үзэж байна. Бие даасан 2 хууль геолог уулуурхайн салбарт өгүүлэгдэж байна. Дээрх 2000 гаруй ордын дийлэнх нь социализмын үед тогтоогдсон. Гэхдээ дахин нарийн судалгаа хайгуул хийж нөөцийн хэмжээг эцлэн тогтоох ёстой. За социализмын үед геологийн хайгуулыг нэгээс харьцах нь 50,000-ны зургийг нийт нутаг дэвсгэрийн одоо 35% нь хийгээд байгаа юм. За тэгвэл одоо нийт нутаг дэвсгэрийн 8.3% нь хайгуулын тусгай зөвшөөрлийг олгоод байгаа нь бол маш бага тоо гэж үзэж байна. 2010 онд ерөнхийлөгчийн зарлиг гарснаас хойш 5 жил хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгоогүй. Ингээд өнгөрсөн оноос эхлэн одоо олгож эхлээд байгаа. За цаашдаа хайгуулыг өргөжүүлэх бодлого баримтарч ажиллаж байгааг мэдээлж байна. Нийт Монгол улсын нутаг дэвсгэрийн 70 орчим хувьд нь бол хоригдсан хязгаарлсан ийм одоо нутаг дэвсгэр байдаг. Тэгэхээр цаана нь бол нэг 30 орчим хувь байгаа. 30 орчим хувиа бид нэр эргээд одоо геологийн мэдээлэлтэйгээ за босод энэ хоригдсан хязгаарлсан талбайтайгаа ингээд давхцуулаад харахаар нийт нутаг дэвсгэрийн нэг 20 орчим хувьд нь бол ашигт малтмалын одоо үйл ажиллагаа эрхлэх ийм одоо боломжит буюу потенциалны ийм талбай байна гэж бид үзэж байгаа юм. Тэгэхээр цаашд бол энэ 20 орчим хувь буюу гаагаар тооцсон бол нэг 30 орчим саяга талбай байдгийн. Энэ талбайг бол одоо тодорхой хэмжээнд эдийн засгийн эргэлтэнд оруулах, хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож үйл ажиллагааг нь явуулах ийм одоо бололцоо бий гэж үзэж байгаа. За дэлхийн хэмжээнд геологийн хайгуулын зардалд 20-30 тэрбум доллар эргэлдэж байдаг гэж үздэг. За үүний 5%-ыг Монголд шингээх боломжгүй. За өнөөдөр хайгуулын тусгай зөвшөөрлийг одоо сонгон шалгаруулалт зарлахад бол 500-аас 600 компани өрсөлдөг байна. Ойрын хугацаанд шинээр хайгуулын тусгай зөвшөөрлүүд олгогдож эхэлнэ гэсэн мэдээлэл байна. За үүнийг дагаад эдийн засагт орох өргөөж нэмэгдэх боломжтой юм а. Одоо зарим үйл явдлыг товчхоноор хүргэе. 5 компани хувьцаа эзэмшигчдийн ээлж тус хурлыг зарласан байна. Тус компани төлөөлөл удирдах зөвлөлийн тогтоол гаргаж хувьцаа эзэмшигчдийн хурлыг эх сарын 7-нд Өмнөг аймгийн зохицлын сумд хийхээр товлсон байна. Төрийн өмчит компани удирдах зөвлөлд шинээр томилогдсноос хойш энэ хурал болж байгаагаараа онцлог юм а. За бүгд найрамд Киргиз улсын Бишкек хотноо болж буй уулуурхайн салбар дахь төрийн оролцоо сэдвүүд олон улсын уулзалт зөвлөгөөний үеэр манай улсын уулуурхайн асоцид Киргизийн уулуурхайн асоцтой хамтран ажиллах санал жүжигт гарын үсэг зуржээ. 2 өдөр үргэлжилсэн уулзалт зөвлөгөөнд Монгол, Киргиз, Мьянмар, Зүүн Тимор, Герман, Норвеги, Канада зэрэг улсын уулуурхайн салбарын асуудал хариуцсан төлөөлөгчид Эрдэс соёлын сан олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцсон байна. За Улаанбаатар хот 2020 он гэхэд усны хомсдолд орох эрсдэлтэй байна. Мөн улсын хэмжээнд 200-аас 300 гол горих ширгэж үгүй болж байгааг байгаль орчин аял жуулчлалын яамнаас мэдээллээ. Тиймээс цаашдаа гадаргын болон саарл усныг ашиглах шаардлага огох холбогдох хүмүүс хэлж байна. Хэрэглээний усны шинэ технологиг нутагшуулахад манаас бүгд найрамдах Солонгос улстай хамтарч ажиллана. Говийн бүсийн өрсөлдөх чадрыг бэхжүүлэх чуулган Дундгой аймагт эхэллээ. Эдийн засаг засаглалын болон бизнесийн үр ашиг дэд үтсгсэн дөрвөн хүчин зүйлээр 180 гаруй шалгуур үзүүлэлтийг ашиглан Монгол улсын 21 аймгийн өрсөлдөх чадрыг тогтооход Дундгой аймаг хамгийн сүүлд орсон байна. Тиймээс энэ уулзалтыг Дундгой аймагаас эхлэхээр болжээ. Бразилийн Рио де Жанейро хотно болсон зуны олимп. Мөн Фара олимпийн наадмаас медаль хүртсэн тамирчид, дасгалжуулагчдад засгийн газрын мөнгөн шагнал гардуулах ёслол төрийн ордонд боллоо. Олимпийн мөнгөн медаль авсан тамирчинд 60 сая төгрөг өгсөн бол хөрөл медаль авсан тамирчдыг 30 сая төгрөгөөр шагналаа. Засгийн газрын мөнгөн шагнал авах баг бүрэлдэхүүнд олимпийн мөнгөн медальт Гавьяат тамирчин Сумья, олимпийн хөрөл медальт Хотхон Далай, паралимпийн наадмын хөрөл медальт Ууган Хүү, Содон Билжээ, дасгалжуулагч Наран Туяа, Бат Сүрэн инх сайхан нар орсон байна. Мөнгөн шагналыг Монгол улсын ерөнхий сайд Эрдэнэбат боловсрол соёлын шинжилгээ ухааны спортын сайд Батсуур нар гардуулсан юм. Улс орны маань эдийн засгийн нөхцөл байдал цаашдаа бол гэрэлгийгээ харагдаж байгаа. Тэгэхээр энэ одоо миний дөрөвний хэлсэн хоёр салбар спортын болоод урлагийн салбар гэдэг зүйл бол улс орноо гадаад ертөнцид сурчлах томоохон юм хоёр
хамгийн боломжтой юм хоёр салбар. Тэгэхээр энэ хоёр салбараа ашиглаад бас улс орноос урьдчилах энэ үйл ажиллагааг бол засгийн газар зохион байгуулалттайгаар хийн. Энэ бүхэнд одоо өөрсдийнхөө хөлс хүчийг урсгаж яваа нийт одоо тамирчидаа эднийгээ бэлтгэж оролтын уралдаан тэмцээнд оролцуулж байгаа дасгалжуулагч нартаа эрүүлийн хамгийн сайхан бүхнийг амжилтын дээдийг хүсэн өрөөё. 2016 зуны олимпийн наадмаас мөнгөн медаль аваад өнөөдөр бас засгийн газрын шагналаа авлаа. Үнэхээр баяртай байна. Тэгээд засгийн газар болон төр засаг болон нийт ард түмэндээ маш их баярлалаа. Ер нь паралимпийн багийг дэмжиж байгаа. Ер нь спортыг дэмждэг, тусалдаг тийм бүх хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд тамирчин бидний төр засгийн шагнал бол мэдээж хамгийн чухал зүйл. Тэгээд төр засагтаа маш их баярлалаа. Монгол Улсын засгийн газрын 2014 оны 64-р тогтоолоор Олимп ТV наадам дэлхийн зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах журмын дагуу тамирчидэд засгийн газрын мөнгөн шагнал олгодог. Уг тогтоолд Олимпийн мөнгөн медаль хүртсэн тамирчид 60 сая төгрөг, хүрэл медаль хүртсэн тамирчид 30 сая төгрөг, дасгалжуулагч нарт мөнгөн шагналын 50% тэнцэх хэмжээний мөнгөн шагналыг өгөхөөр заасан байдаг юм байна. Монгол Улсын шинжлэх ухааны академийн ээлжичүүлнээр академийн гишүүдийн олонхын саналаар шинжлэх ухааны академийн тэргүүн дэд ерөнхийлөгч академич Эрэгдэлийг тус академийн ерөнхийлөгчөөр сонгосон. Өнөөдөр түүнийг Монгол Улсын ерөнхий сайд батламжилсныг боловсрол соёлын шинжлэх ухааны спортын сайд Батсуур гардуулан өглөө. Төсвийн ганцхан их усврыг хүлээж өдийг хүрсэн энэ байгууллагын нэн төрөнд хийх ёстой ажил гэвэл салбарын эрх зүйн орчныг сайжруулах, лабораториудын тоног төхөөрөмжийг шинчлэх гэдгийг шинэ ерөнхийлөгч онцоллоо. Шинжлэх ухааны салбараа дэлхийн жишгээр авч явахгүй болбол Монгол улсын жишгээр авч явна гэдэг ойлголтоор их олон жил алдаад байгаа юм. Дэлхийн жишгээр авч явахын тулд хамгийн түрүүнд бид нар энэ салбарын санхүүжилтийг олон их усвртэй болгох ёстой. Одоо бол үндсэндээ төсвийн ганц их усвр дээр яваад байдаг. Төсөв хүндрэхээр ирдэг юм багасдаг ийм л зарчим үйлчлээд байна л дээ. Монгол Улсын засгийн газар үйл ажиллагааныхаа мөрийн хөтөлбөрт шинжлэх ухааны зардлыг 5 дахин нэмэгдүүлнэ гэж тусгасныг боловсрол соёл шинжлэх ухаан спортын сайд энэ үеэр тодтоглоо. Энэ их усврээр Монгол улсад шинжлэх ухааныг хөгжүүлж шинжлэх ухааны парк байгуулан эрдэм шинжилгээний байгууллагуудын судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлуудыг шин түвшинд гаргах ёстой. Шинжлэх ухааны академийн үндсэн чиг үүрэгч үүнд чиглэгддэг юм. Шинжлэх ухааныхаа эрдэм шинжилгээний байгууллагуудын судалгаа шинжилгээний ажлын үр дүнг дэвшлүүлэх зорилгоор энэ эрдэм шинжилгээний ажил судалгаа шинжилгээнд зарцуулах зардлыг нэмэгдүүлж түүний үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх эрдэм шинжилгээний байгууллагуудыг аж ахуй нэгж компаниудтай хамтарч ажиллах асуудал дээр бол онцгой анхаарлаа хандуулна. Мөн хятад улс хөрш орнуудаас хийхэн дэмжлэг авч ажиллах бодолтой байгаа. Реглийн зөвлөлт холбоот улсын Харьковын их сургуулийг биохимич мэрэгчлэр төгсөн, Берлиний Гумбольдтын их сургуульд доктор химийн шинжлэх ухааны докторийн зэргийг тус хамгаалсан байна. 2002 онд Монгол Улсын шинжлэх ухааны академийн гишүүнээр сонгогдсон тэрээр шинжлэх ухааны академийн хим, физикийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, хим технологийн хүрээлэнд лабораторийн эрхлэгч эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2001-ээс 2009 онд шинжлэх ухааны академийн эрдэмтэн нарийн бичгийн дарга 2009 оноос шинжлэх ухааны академийн тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон ажиллаж байжээ. Олон жилийн маргаантай байсан монгол хэлний зөв бичих дүрмийг хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс нэг мөр цэгцэлж дамжин сүрэнгийн дүрмийн дагуу явахаар болсныг олон нийтэд мэдээлсэн. Монголчуудын 70 гаруй жил баримталж ирсэн энэ дүрмийг үндэслэж цахим алдаа засах программыг Болор софт компани бүтээсэн байна. Энэ программыг компьютер дээр суулгаснаар алдаатай бичсэн үгийг таних засах юм аа. Өнөөдөр их хэлний захин хөгжил сэдвт уулзалт болсон. За энэ үеэр Болор софт компани захим алдаа засах программыг албан ёсоор танилцуулж байна. Энэ программыг зохион бүтээхийн тулд тус компанийн 10 орчим жил ажилласан байна. Монгол хэл бол өөрөө онцлогтой хэл. Англи хэл шиг 5 сая үг цуглуулад үгийнхээ алдааг шалгаж болдоггүй. Нэг үг 2000 хуурдаг. Энэ асуудлаас болоод энийг бол хийхэд бас тодорхой хэмжээгээр хүндрэлтэй байсан. Би ч өөрөө төрийн байгууллагт ажилладаг хүн янз янзын алтан бичиг, дээрээс нь өрг бичих гэхлээр
яг үнийг хэлэхэд бас заримдаа нөгөө аль үгийг нь яаж бичих үү гэдгээд бас цаг хугацааны хувьд айгүйх олон хяндаг их материал биччихээ тэр монгол хэлний дотроос аль нь алдаатай бол аль нь гэдэг олон дахин хэвлэлчээд гаргаж ирж уншаад маш их цаг хугацаа авдаг байсан. Энэ програмыг би компьютер дээрээс олохоор маш амар болсон. Ажилдаа дуртай болбол гэдгийг болбол гэж шууд одоо ингэж биш болболоорч бичиж болно эсвэл болбол эсвэл бодвол гэх мэтлэнгээр ингээд бүгдээрээ тэгээ дээрээс нь цаг хугацааны хувьд маш их амархан болчихж байгаа. Компьютерийн хэрэглээ нэмэгдэж захим харилцаа хөгжснөөр монгол хэлний найруулга үгзүүн алдаа ихээхэн эвдэгдэх болсон. Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс хийсэн судалгаанаас мэдээллийн сайтуудын нийтлэл мэдээний 10 орчим хувь нь найруулга болон үг үсгийн алдаатай байгааг тогтоосон байна. Энэ нь өсвөр үеийнхэнд буруу жишг болох учраас Болор софт компани зохион бүтээсэн програмыг олон нийтэд хүрэхэд боловсролын яамнаас дэмжиж ажиллахаа мэдэгдсэн юм а. Монгол бичийнхээ зөв бичих дүрм толийг жоромлож чадсанаар захим хэл шинжилгээний салбарт ахиц гарна гэж харж байгаа. Хэлний зөвлөлийн цахим хуудас болон нийтийн их хэлний хэрэглээнд зориулсан жишг найруулгыг буй болгох зорилготой цахим хуудсыг бид удахгүй та бүхэнд толилуулнаа. Энэ програм нь үг үсгийн алдаа засахаас илүү монгол хэлний дархлааг хамгаалах, хойч үедээ өвлүүлэхэд чухал нөлөөтэйг холбогдох хүмүүс хэлж байлаа. Өнөөдөр улсын хэмжээнд 260 мянга гаруй ахмад өндөр насны тэтгэврийн авч байна. Тэдний эрхийг хамгаалахын тулд манай улс тусгай конвенц батлах шаардлагатай. Энэ хүрээнд өнөөдөр ахмад насны хүний эрхийг баталгаажуулахын үндэсний 3 талд хэлэлцүүлэг боллоо. Манай улсад ахмад насны эрхийг хамгаалсан тусгай конвенц байхгүй. Тиймээс энэ конвенцийг боловсруулах шаардлагатай. Мөн ахмад насны тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг улсын хуралд өргөн барьсан. Энэ хуулийн төсөл батлагдвал ахмад наснуудад тулгарч байгаа олон бэрхшээл хуулийн хүрээнд зохицуулагдах юм байна. Нэгдсэн үндэсний байгууллагаас өгсөн хүний эрхийн зөвлөлөөс өгсөн зөвлөмжүүдийг бид нар хэрэгжүүлэх ажлын хүрээнд бас энэ ажлыг зохион байгуулж байгаа. Эндээс гарсан дүгнэлтийг бид цаашаа холбогд байгууллагаар дамжуулж бас одоо энэ конвенцийг боловсруулж байгаа ажлын хэсэгт саналаа хөрвүүлнэ. Тэгэхээр энэ хууль нь ахмад насны нийгмийн хамгааллыг өргөн тусгаснаас гадна ахмад насны эрхийн тухай асуудлыг хөлцөж байгаа. Энэ ахмад насны эрх дотор ахмад насны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гэдэг энэ зүйл залт суугаа явж байгаа л да. 3 талд хилцүүлэгт хөдөө ор нутаг болон нийслэлийн ахмадуудын төлөөллүүд оролцсон өөрсдийн байр суурь илэрхийллээ. Ийм хангамж байна, үйлчилгээ байна. Тэгэл ер нь хоршоо дэлгүүр аль нэг газар одоо унаа уншин цуухад хүртэл хавчин гадуурх шинжтэй өндөр настан болсон гэд адилхан хүнштэй бид нар чинь. Хөдөлмөрийн чадвартай олон ахмадууд байдаг учраас хөдөлмөр эрхлэлт сайн байгаа. Манай Дорн аймагт чинь бас боломжтой 2-3 тийшээ гардаг хил гарцтай найсаашаа явдаг ахмадууд нь бас хуваарь хөдөлмөр сонирхолтой байд юм а. Хамгийн гол нь ихлээр хуваарь хөдөлмөр эрхлэхлээр зэрэг зээлд хамрах боломж байдгүй. Өнөөдөр өндөр наснуудын эрх олон зүйл дээр зөрчигдөж байгаа. Хүний эрхийг хамгаалахын тулд ахмад насны эрхийг хамгаалсан тусгай конвенцэд өөрсдийн саналаа хүргүүлж байгаагаа хүний эрхийн үндэсний комиссийн төлөөллүүд хэлж байна. Ахмад насны хөдөлмөрлөх эрх, за нийгмийн одоо суур үйлчлэгийг тэгш хүртээмжтэй чанартай хүртэх эрх, за ахмад насны одоо тэтгэвэр түүний одоо хүрэлцээ хангамж, тэтгэврийн зээлийн асуудал, за мөн ахмад насны одоо асрамжийн газар зэрэг асуудлаар нэлээд их одоо хүний эрхийн зөрчилд байна гэдэг тодорхойлж гаргаж ирсэн байгаа юм. Өнөөдөр улсын хэмжээнд 260 мянга гаруй ахмад өндөр насны тэтгэвэр авч байна. Судалгаагаар тэдний дийлэнх нь тэтгэврийн зээлтэй. Ингэхдээ хүүхдүүдийнхээ шахалтаар зээл авч өөрсдөө 1-2 жил гар дээрээ бэлэн мөнгө авалгүй улам нийгмийн асуудал нь доройтох тохиолдол их байгаа. Тиймээс ахмад наснуудад зээл олгохдоо бусад зээлтэй адил орлогын 45%-ийг төлж үлдсэн 55%-ийг өндөр наснууд гар дээрээ авч байх хэрэгтэй. Ахмад наснуудыг хуваараа хөдөлмөр эрхлэх боломж олгоход төрөөс анхаарах хэрэгтэй гэх саналыг зарим судлаачид онцолж байсан юм а. Дараагийн багц мэдээлэл хүргэе. Дэлхийн хөрөнгийн зах зээл дээр 5,000 нэр төрлийн бүтээгдэхүүн эргэлтэнд орж байдаг. Харин манай улсад 3-4 нэр төрлийн бүтээгдэхүүнийг л хэрэглэгчдэд нийлүүлж байна. Мөн хөрөнгийн биржийн лангуу хоосон байна гэж олон жил шүүмжиллээ. Энэ асуудлаар цагийн хүрд өнөөдрийн сэдвээрээ хөндлөнө. Сэтгүүлч Чимэл лам Батбаяр нар студид ажиллаж байна. Би сэтгүүлч Чимэл лам. Би хөрөнгийн зах зээлд бүтээгдэхүүн хангалтгүй байгааг баримтаар нотлно. Энэ чиглэлийн эрх зүйн орчин төрийн бодлогын талаар хөндлөнө.
Монголын хөрөнгийн зах зээл дээр брокер дилерийн 60 гаруй компани өнөөдөр үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр компаниудад нийт 890 гаруй мянган иргэн данс нээлгсэн байдаг. Тэдний нэг стандарт инвестмент компанид гэхэд 30 мянга орчим иргэн данс нээлгсэн байдгаас хувьцаа худалдаа авч дансаа ашиглаж байгаа ердөө мянган хүн байх жишээтэй. Иргэд хөрөнгийн зах зээл рүү мөнгө оруулах сонирхол төрдөггүй нь худалдаад авчих бараа бүтээгдэхүүн ховор байдагтай холбоотой юм а. Үндсэн суурь нь өөрөө одоо зөв одоо юу гэдэг сайн байх хэрэгтэй болж байгаа байхгүй юу. Тэр сайн одоо компаниуд нь өөрөө одоо юу гэдэг олон улсын жишг төрсөнтэй нээлттэй ил тод байх хэрэгтэй. Одоо чанарын үзүүлэлт нь сайн байх хэрэгтэй гэж байна. Энэ тэгс нь өөрөө өөрчлөлт багтаа доктортой байх хэрэгтэй гэж байна. Энд дээр үндсэн суурь одоо үндсэн хэрэгслүүд нь өөрөө доктортой болсноор энэ үүсмэл үнцээс одоо цаашид үүс бий болох үндс суурь нь 50-д явна л зах зээлийн яваа. Тийм учраас миний хувьд харж байгаа бол эдгээр үндсэн үнээс шалтгаалаад шинэ үүсмэл үнцэлүүд бол гарахгүй байгаа мó л гэж харж байгаа. Өнөөдөр хөрөнгийн бирж дээр хувьцаагаа нээлттэй арилжаалж байгаа 230 гаруй компани байдаг. 2005 оноос хойш бүтэн 11 жилийн хугацаанд шинээр 12 компани л нэмэгдсэн байдаг. Харин Монгол улс 2014 онд үнэт цаасны тухай хуулиа шинжилэн найруулж дэлхийн санхүүгийн зах зээл дээр байдагтай ижил олон нэр төрлийн бүтээгдэхүүн бий болгох эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл хувьцаа, бонд гэсэн хэдхэн нэр төрлөөр хязгаарлагдахгүй үүсмэл үнэт цаасыг бий болгох боломжтой. За үүн дээр одоо бидэрт юу хэрэгтэй вэ гэхээр санхүүгийн зохицуулахаар болон Монголын хөрөнгийн бирж дээр шинэ үнэ цаасуудыг бүртгэх тийм хууль эрх зүйн журам зааврууд шаардлагатай байна. Анхны зах зээлээр арилжаасан бүтээгдэхүүн хөрөх чадвар төдийлөн бага байгаа. Түүнийг идэвхжүүлэх үдсэн дээр энэ репо арилжаа гэдэг энэ арилжааг оруулж ирж байна. Компаниуд маань бонд гаргаасаа. Бондо гаргахдаа түрүү жил манай дээр бол эрчим бонд гэж орж ирсэн. Түүнтэй адилхан даатгагдсан хэлбэрээр оруулж ирээсэй. Тийм бол хөрөнгө оруулагч нар маш идэвхтэй орж ирдэг. Тухайлбал Америкийн нэгдсэн улс Лондонгийн хөрөнгийн бирж дээр өдөрт 100 гаруй тэрбум долларын худалдаа авалт явагддаг. Гэтэл манад 5 сая дотор эргэлдэж байна. Зөвхөн өнөөдөр гэхэд 3 сая төгрөгийн арилжаа хийгдсэн байх жишээтэй. Нөгөө талаас нь аваад үзвэл төр бодлогоор дэмжих хэрэгтэй гэж шинжээчид үздэг юм а. Өөрөөр хэлбэл Монгол улсын төр зөвхөн банкны салбарыг дэмждэг бодлогоо эргэн харж санхүүгийн салбараа солонгоруулах шаардлагатай байгаа юм. Наад зах нь хөрөнгийн зах зээлээс ашиг олж байгаа иргэд өндөр татвар төлж байхад банкны хадгаламж эзэмшигчид татваргүй байх жишээтэй. Банкны сектор хөрөнгийн зах зээлээ ядаж нэг татврын адилхан болгочих тийм ээ. Нэгэн татвартай нэгэн татваргүй яваад хаж ингээ эдийн засгт байгаа сул чөлөөтэй хөрөнгө зөвхөн нэг секторлөгөө л урсаад байгаа байхгүй юу. Энэ урсгалын одоо ингээд одоо зах зээлийн зарчмаар гэдэг юм явуулах юм бол хөрөнгийн зах зээл дээр ядаж одоо энэ эдийн засгаар хэрэгжилж байгаа сул чөлөөтэй хөрөнгийг за нэг миний тооцоогоор 10 их найт төгрөг байдаг 5 тэрбум ам доллар. За ядаж үүний нэг 10%, 15%-ийг нь энэ төрлийн бодлогоор ийшээ одоо хөрөнгийн зах зээлээр оруулах юм бол шинэ бүтээгдэхүүнийг одоо зах зээл нь өөрөө л гаргаад ирнэ. Хувьцаа бонд гэдэг юм уу тийм ээ. Үндсэн одоо бүтээгдэхүүн байна тийм ээ. За үүнээс үүсэлтэй одоо бондын форвард гэдэг юм уу, одоо зэсийн фьючерс гэдэг юм уу тийм ээ. Энэ зүйлийг чинь зах зээл өөрөө л гаргаад ирнэ. Тэгэхээр энэ дээр бол одоо жишээлбэл тэгэхээр төрийн оролцоо нь юу байх вэ гэхээр энэ зах зээлийг л одоо хөгжих боломжийг л бий болгож байгаа. Английн фүзээ агентлаг хөрөнгийн зах зээлийг 4 төрөлд ангилдаг. Монгол улсын хөрөнгийн бирж Frontier буюу өсөж байгаа ангилалд багтах хүсэлтэд илгээсэн. Энэ ангилалд багтахад шин төрлийн бүтээгдэхүүн хөрөнгийн зах зээлд санал болгосон байх нь нэг үндсэн шалгуур болдог байна. Хэрвээ Монголын хөрөнгийн бирж энэ ангилалд багтаж чадвал гадны хөрөнгө оруулагчдыг татах бас нэг чухал дэд бүтэц бүрднэ гэж салбарын тодтогч байлаа. Өөрөөр хэлэх юм бол Монголын хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн өгүүлэгдэж байна. За би сэтгүүлч Бат хоёр байна. Хөрөнгийн зах зээлд одоо ямар шинэ боломж байгаа талаар мэдээллийг хүргэнэ. За хөрөнгийн биржид бонд гаргах эрхтэй үндсэн 3 субъект байдаг. Энэ нь бол мэдээж засгийн газар, компани, орон нутгийн засаг захиргаа гэсэн ийм 3 субъект байдаг. За хөрөнгийн бирж байгуулагдсанаас хойш компани засгийн газрын бонд гэж гарч байсан. Харин орон нутгийн бонд гэж огт гарч байсангүй. За миний мэдж байгаагаар бол 2003 онд одоогийн их хурлын дарга хотын дарга байх үедээ Улаанбаатарын бонд гэж гаргах шийдвэр гаргаж байсан. За мөн Батуул даргын үед ч энэ асуудал яригдж байсан ч аль аль нь биелэл олгомаа. Учир нь орон нутгийн бонд нь дотоодын үрд тооцогдож явдагтай холбоотой гэж албаны хүмүүс тайлбарладаг юм а. Нийт Монгол улсын дотоодын үр гэдгээр явж байгаа учраас энэ бол засгийн газрын үртэй бол давхцал гэсэн үг л дээ. Тэгэхээр энэ бол одоо үнцаас гаргагчийн өөрсдөө шийдэх асуудал хаа л гэж бодож байна. Ер нь бол хөрөнгийн биржийн зүгээс бол бонд гаргах дээр бол боломжтой. За тэр бондыг бол зах зээлээр арилжахад бол эрэлт нь бол байна гэж бол үзэж байгаа. Манай зөвхөн платформ арилжааны бүх зүйл бол бэлэн байна гэсэн үг.
За ер нь бол улсаас татаас авдаггүй аймаг бонд гаргах боломжтой гэж үздэг. За энэ нь юунд хэрэгтэй вэ гэхээр орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгддэг бүтээн байгуулалтын ажилд хэрэгтэй. Учир нь манай орны цагуур санхүүгийн жилийн мөчлөг гээд хүчин зүйлүүдээс шалтгаалж бүтээн байгуулалт оны эхний хагаст эхэлдэг. Харин санхүүжилтэн татрын орлого бүрдэлтээс шалтгаалж өвөл орж ирдэг юм а. За энэний тогтсон харилцаа гэхдээ үүнээс болж гүйцэтгэгч тал болох хувийн хвшил болон төр хоёрын хооронд үр авлагын асуудал үүсэх нөхцөл бүрддэг юм а. Сүүлийн 2 жилд энэ асуудал бүрч их хүндэрсэн байна. Зөвхөн барилгын салбараар авч үзэхэд л 100 тэрбум гаруй төгрөгийн үр үүсжээ. Барилгын компаниуд нь харин ажлаа хугацаанд нь хүлээлгэж өгөхийн тулд банкнаас богино хугацаатай өндөр хүтээ зээл авчихсан байдаг нь илүү асуудлыг хүндрүүлдэг юм а. Эх жил 2017 онд бол ер нь хэрвээ цаад санхүүжүүлэх мөнгө нь тодорхой байна гэсэн ажил руу манай барилгын орон нөхөөс биш тодорхой бус ажил руу орох тэнхээгүй болсон гэж бий. За Дорнод аймгийн төвлөлт их сүүлийн жилүүдэд 650 хүүхдийн сургууль, 928 хүүхдийн сургууль, засаг захиргааны шинэ ордон гээд том бүтээн байгуулалтын ажиллууд хийгдэж байгаа. Гэтэл санхүүжилт удаашрснаас болж 4-8 жил ажил сунжирч байгаа гэдэг мэдээлэл байна. За үүнээс болж цалин хөлснөөс ахуулаад одоо барилгын компаниудын нийгмийн асуудалд хүндэрч эхлээд байгаа юм байна. Зүгээр л бидний хийсэн ажлын мөнгийг л цаг хугацаанд нь л өгчөөч л гэж байгаа. Тэгэх юм бол бид нар ямар нэгэн бид нар төр засгаас ингэж дэмжээч тэгэд туслаач гэж хүсэх юм бол нэх байхгүй гэж бодож байгаа. За засгийн газрын бонд бол 17% хүүтэй байгаа. Орон нутгийн бондын хувьд үүнээс бага зэргийн өндөр хүүтэй авах боломжтой маа. За үүнийг бол орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас шийдэх юм журамтай. За гэхдээ өөрийн таад зэрэг бусад хүчин зүйлүүдээс шалтгаалж энэ нь одоо засгийн газар их хурлаас шалтгааллах зүйл болчиход байгаа маа. Малчдын орлогын их үсэр болсон мал махыг худалдан авч зах зээлд нийлүүлэх нэмэн өртөг шингэсэн бүтээгдэхүүн болох мах боловсруулах үйлдвэр Ховд аймагт ашиглалтанд орлоо. Үйлдвэр байгуулагчнаар 15 хүнийг тогтмол, эд ачааллын үеэр 50-60 хүнийг төр ажлын байраар хангах юм байна. Малын гаралтай түүхэд жилээс жилд үнгүйдэж ажлын байрны эрэлт хэрэгцээ орон нутагт нэмэгцээр байгаа энэ үед Ховд аймагт мах боловсруулах үйлдвэр байгуулагчсан цаг үе олсон чухал ажлын нэг болж байна. Өнгөрсөн 2015 онд төсөл сонгон шалгаруулалтаар 2 газрыг аймаг орон нутгаас үнгүй олгосноор мах боловсруулах үйлдвэр баригдсан байна. Энэ үйлдвэр нь одоогоор өдөрт 500 бог, 100 бод малыг нядлах хүчин чадалтайгаас гадна 100-аас 150 тонн мах хадгалах хөрвөртэй. Цаашид бол Ховд аймгийнхаа ард иргэдийн хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр бол Ховд аймгийн хүнсүүд аж ахуйн газар за эдгээр одоо дээрх хувийн хвшлүүдтэйгээ бид нэр төр хувийн хвшлийн хамтын ажиллагааг одоо сайжруулах за тодорхой хэмжээний бодлого татварын таатай нөхцөлч гэдэг юм уу аж ахуйн нэгжүүдэд бол дэмжих бодлогын үйл ажиллагаа бол тухайн шат шатандаа бол хэрэгжиж ажиллана. Эх жил бид нар бас өргөтгөл барина. Эх жил өргөтгөл барихтаа хөлдөөх зөөрөө, хадгалах зөөрөө нэмэхээр ингээд барьж байгаа. Хадгалах зөөр маань одоо эх жил бол 200 тонны нэг том зөөр баригдана. Ингээд ерөнхийдөө бол 350 орчим тонн мах нөөцлөх зөөртэй байхад Ховд аймгийнхаа хэрэгцээг ямарваа нэгэн хэмжээнд бол хангахаар хүчин чадал маань бүрдэх байхаа л гэж бодож байгаа. Орон нутагт өндөр хүчин чадалтай мах боловсруулах үйлдвэр байгуулагчнаар ажлын байр шинээр нэмэгдэж, иргэд стандартын шаардлага хангасан орчинд бэлтгэсэн махан бүтээгдэхүүнийг хэрэглэх нөхцөл бүрдэж байна. За мөн энэ үйлдвэр ашиглалтанд орсноор 15 хүн тогтмол ажлын байртай болж байгаа бол эд оргил ачааллын үед 60 хүн төр ажлын байраар хангагдах юм байна. Монгол орныхон баруун хязгаарын ард түмэнд урлаг соёлоор үйлчилж ирсэн орон нутгийн томоохон мэргэжлийн театруудын нэг Говьолтой аймгийн Ардын дүүжийн Алтай чуулга түүхт 50 жилийнхэн ойгоор Монгол улсын төрийн хошоо шагналт Эрдэнэтэн зохиолч Чадраавлын Лодо дамбын нэрэмжит боллоо. Монгол улсын Баатар Жанчмын талбайд Зулаа цагаан Алтай дуунд зориулсан дурсгалын хөшөөнд цэцэг өргөх ёслоор театрын 50 жилийн арга хэмжээ эхэллээ. Ардын дүүжгийн Алтай чуулга 1966 онд 50 гаруй уран бүтээлчтэйгээр байгуулагдсанаас хойш энэ театрын тайзнаас олон алдартнууд төрөн гарсан юм а. Хэмжээний бүжгийн жишээ дуу за тэгэл бүжгийн өвчм яг үеийн уран бүтээлүүдийг хийж байсан да. Ардын дүүжгийн Алтай чуулга гэдэг нь нэг онцлог. Юу гэвэл театрын урсгал бол Монголд 2 чиглэлээр байна. Тэр нь бол хөгжмийн театр, жүжигний театр. Тэр хөдөөд байгуулагдсан хамгийн анхны хөгжмийн театр буюу Ардын дүүжгийн чуулга. Баруун бүстэй бол Алтай чуулга, төвийн бүст бол Сэрэнгийн лгөө, зүүн бүст бол хан хинт гэж байдаг. Тэгээ энэ их том чуулга өнөөдөр 50 жилийн тэмдэглэж байна. Дээд мэргэжилтийн анхны дуучдын нэг би 1985 оноос 90 он хүртэл Ардын дүүжгийн Алтай чуулгад ажилласан.
Баруун хязгаарын ард түмэнд соёл урлагийн үйлчилгээ үзүүлдэг Алтай чуулгын уран бүтээлчид жүжиг, дуулалт жүжиг, концерт болон урлаг соёлын олон арга хэмжээг зохион байгуулж ирсэн. Мөн хөлийн чандад ард түмнийхээ урлаг соёлыг хүргэх тоглолтоо олон оронд хийж, үндэсний язгуур урлагаа хойч үедээ өвлөлөх үйлсэд хүчин зүтгэж театрын урын сангаа баяжуулсаар байна. Манай улсад 820 мянга орчим айл өрх байгаагийн 80% нь хоримтлгүй гэсэн статистик мэдээлэл бий. Тэгвэл иргэд хоримтлалтай болсноор ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж санхүүгийн хямралд өртөхгүй байх боломжтой юм аа. Хоримтлал бол өөрийн болон гэр бүлийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө хийж байгаа томоохон хөрөнгө оруулалт юм. Энэ ч үднээс сарын цалингаас тодорхой хэмжээний мөнгийг хоримтлуулах нь хамгийн зөв алхам гэж эдийн засгчид хэлдэг. Тэгвэл Голомт банк үндэсний хоримтлалын хөлбөрийг орон даяар хэрэгжүүлж эхэлснээс хойш 1 жил болж байна. Энэ хугацаанд 36 мянган гаруй харилцагчид хоримтлуулах зуршлыг өөртөө бий болгож чаджээ. Дөнгөж саяхан бас манай банкны гаргасан Zis карт гэдэг бүтээгдэхүүн маань. Энэ маань бол кредит карт. Тэгэхээр үндэсний хоримтлалынхаа хөтөлбөртөө 1 жилийн хугацаанд сар болгон хоримтлалаа хийж чадсан хүмүүстэй одоо Zis картыг судалгаагаар шууд олгож байгаа. Хэрвээ 3 өрх тутмын нэг нь яг өнөөдрөөс эхлэн сар бүр тогтмол 50 мянган төгрөгийг хоримтлуулж зуршвал 10 жилийн дараа айл өрх бүр 13 сая төгрөг, улс орон 3.3 их найт төгрөгийн хоримтлал үүсгэх боломжтой юм. Одоо үзэгч та бүхэн олон улсын үйл амьдралын мэдээ хүлээн авна. За үзэгчдээ орой минь төргий өнөөдөр дэлхийд дахинд болон олон улсад өрнсөн үйл явдал мэдээлэлээс та бүхэндээ хүргэе. Москва Дамаск 2 өнөөдөр өглөөний 9 цагаас оройн 21 цаг хүртэл Алеппо хотод ээлжид хүмүүнлэгийн завсарлага зарлаж байна. За үүний гол зорилго энгийн ард иргэд дунд их хохирол гаргахаас сэргийлэх. Мөн Алеппо хотын зүүн хэсэгт оршин суугаа иргэдэд тусгай коридороор Сирийн армийн хяналтанд байгаа хотын баруун хэсэг рүү гарч ирэх боломж олгоход оршиж байгаамаа. Исламын улс террорист бүлгийн байлдагчид буудан хорооно гэдгээр сүрдүүлэн хотын оршин суугчдад Алеппо хотоос гарч явахыг хориглож байгаагийн дээр тэд энгийн ард иргэдийг амьд бомбаа болгон ашиглаж байна. Хэд даврагчдын хяналтанд байгаа хотын зүүн хэсгээс амьд гарах цорын ганц боломж бол тэдэнд $300 төлөх явдалч гэлээ. Хүмүүст ийм хэмжээний мөнгө тэр болгон байхгүй байгаа юм аа. Исламын улс террорист бүлгийн байлдагчид Алеппо хотыг орхиж зэвсгээ хураалгахаас татгалзаж байна. За тэд сүүлийн хэд хоногт 10-аад удаа бүсэлтийг сэтлэн гарахыг завдсан ч гэлээ Сирийн арми энэ орлогыг нь няцаасан юм аа. За зөвхөн сүүлийн 1 хоногт гэхэд байлдагчид Алеппо хотын баруун хэсэг рүү 50 удаа сум харуулж үүний улмаас 30-аад энгийн оршин суугч нэг бол ам өргөдөж эсвэл шархагдсан байна. За байлдагчдын гол байн урдын адил, сургууль, эмнэлэг, сүм хийд байсаар байгаа юм. За Орос улбаны улсын Батлан хамгаалахын яамны төлөөлөгч Игорь Канашенков Орос болон Сирийн байлдааны нис хүчин Алеппо дээгүүр нэлтэг үлдэхгүй байх хоргийг 18 дахь хоногоо ажилтгүй дагаж мөрдөж байна гэдгийг онцолж Алеппо хотын бүсэлтийг сэтлэх гэсэн Исламын улс террорист бүлгийн байлдагчид нэг бус удаа хорт бодис хэрэглэснийг хэлж байна. За жишээлбэл сая өнгөрсөн сарын 30-ны өдөр Алеппо хотын баруун өмнөд хэсэгт химийн зэвсэг хэрэглэснээс болж Сирийн 2 цэргийн албан хаагч. За энгийн оршин суугч 37 хүн хортсон байна. Бүгд найрамдах Хятад улсын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кичан Кыргызстанд албан ёсны айлчил хийхээр за мөн Шанхай хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орны засгийн газрын тэргүүн нарын 15 дахь удаагийн уралдаанд оролцохоор Кыргызстанд хүрэлцэн ирээд байна. За Ли Кичан энэ айлчлалынхаа хүрээнд Кыргызстаны ерөнхий сайд Сооронбаев Жээнбековтой уулзаж яриа хэлцээ хийхин зэрэгцээ ерөнхийлөгч Алмазбек Атамбаевт бараалах юм а. За энэ үеэр хоёр орны эдийн засаг, аюулгүй байдал, соёл урлаг болон бусад салбар дахь харилцаа хамтын ажиллагааг хөндөх юм. За мөн яриа хэлцээний гол сэдв нь Хятад улсаас дэвшүүлсэн нэг бүслүүр нэг зам хөтөлбөр байх юм. За үүний зэрэгцээ хоёр орон худалдаа, эдийн засаг, үйлдвэрлэлийн хүчин чадал, ачаа тээвэр, хөдөө аж ахуй, оюуны өмчийг хамгаалах зэрэг олон салбарыг хамарсан хэд хэдэн тохиролцоонд гарын үсэг зурх юм а. За Ли Кичан Шанхай хамтын ажиллагааны байгууллагын хуралдаанд үг хэлж, байгууллагын гишүүн орон хооронд санхүү худалдаа, шинжлэх ухаан, инновацийн салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн тодорхой санал, санаачлага дэвшүүлэхээр төлөвлөсөн байгаа. За мөн Шанхай хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнууд тээвэр, шинжлэх ухаан, технологи, дэд бүтцэц, хүрээлэн буй байгаль орчны салбарт хамтран ажиллах
38 арга хэмжээ бүхий баримт бичгийг хэлэлцэж батлах юм а. За Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэцаны хэлийн шандад хийж байгаа энэ удаагийн айлчлал 8 хоног үргэлжлэх бөгөөд за тэрээр цааш Казахстан, Латв, Оросын холбооны улсад айлчлах юм а. За өмнөд Солонгосын цагдаагийн газар ерөнхийлөгч Пак Кын Хэгийн нарийн бичгийн дараагаар ажиллаж байсан хүнийг авилга хэл ахуйлын хэрэгт холбогдуулан с ижигтнээр баривчилсан тухай Рёнхап агентлаг уламжилж байна. За эндээс ирж байгаа мэдээгээр ерөнхийлөгчийн нарийн бичгийн дараагаар ажиллаж байсан 57 настай Ан Чон Бом ерөнхийлөгчийг тойрсон шуугианы гол хүн болох Чой Сун Силийн хяналтанд байсан Мир болон Ки Спорт гэх хоёр санд томоохон компаниудаас мөнгө татах ажилд оролцож байсан нь нотлогдсон байгаамаа. За одоо өмнөд Солонгосын прокурорын газар Чой Сун Силийг төрийн хэрэгт хууль бусаар оролцсон хэрэгээр барьж хорих зөвшөөрлийг шүүхээс хүлээж байна. За Чой Сун Силийг өнгөрсөн даваа гарагт мэдүүлэг өгсөний дараа шууд саатуулсан. За прокурорын газар энэ нэмэгтээ нотлох баримтыг устгах аюултай гэж үзэж ийхүү саатуулсан байгаа. За бид мэдж байгаа ерөнхийлөгч Пак Кын Хэ энэ шуугиан бэгдсэний дараагаар ард түмнээсээ өөчлөл гуйсан өөрийгөө Чой Сун Сил гэгч энэ эмэгтэйтэй холбоотой байсан гэдгийг нэг ёсондоо хүлээсэн хэрэг болж таарч байгаа. За үүгээрээ тэрээр ард олны өөрийг нь огцор гэсэн эсэргүүцэл шаардлагыг улам ихээр өдөөс юм а. За одоогийн байдлаар Пак Кын Хэ нарийн бичгийн дарганаараа одоо бүрэн бүрэлдэхүүнээр нь халж шинэ ерөнхий сайд томилоод байна. За дээрээс нь тэрээр засгийн газрын бүрэлдэхүүнд халаас илгээ хийх нь тодорхой харагдж байгаа. За Чой Сун Сил гэгч эмэгтэй бол Солонгос нэлээд дээгүүр ордог Чой Тхэ Мин гэгч бөө хүний охин бөгөөд за төрийн ямар ч алба хашдгүй байтлаа ерөнхийлөгчийн энд тэнд хэлэх үгийг хянаж, засварлаж, за өөрийн энэ холбоог ашиглан томоохон компаниудаас хандив цуглуулдаг байсан байгаа юм. За Рёнхап агентлагийн мэдээлж байгаагаар Пак Кын Хэ 1974 онд ээжигээ амь үрэгдсэний дараа Чой Тхэ Миний гэр бүлтэй найзалсан байдаг юм а. За Япон улс Мянмарт 5-800 тэрбум йен буюу ойролцоогоор нэг 7.7 тэрбум долларын тусламж үзүүлнэ гэж ерөнхий сайд Шинзо Абе мэдэгдэж байна. За тэрээр өчигдөр Токио хотод Мянмарын гадаад хэргийн сайд төрийн зөвлөх Аун Сан Сүй Читэй яриа хэлцээ хийснийхээ дараа энэ тухай мэдэгдсэн байгаамаа. За төрийн зөвлөх гэдэг албан тушаал бол одоо үндсэндээ ерөнхий сайдтай дүүх хэмжээний албан тушаал юм байна. За Японы засгийн газар болон хувийн хвшлээс олгож байгаа энэ тусламж Мянмар улсын эдийн засгийн 9 салбарыг хамарч ойрын 5 жил үргэлжлэх юм байна. За хөрөнгө мөнгийг Мянмарын хөдөөгийн тусган суурингаар хөгжүүлэх, шинээр ажлын байр бий болгох, за жижиг дунд үйлдвэрүүдийг хөгжүүлэх, аж үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зарцуулах юм байна. За хатагтай Аун Сан Су Чи уулзалтын дараа хэвлэлийн багварал дээр хэлсэн үгэндээ Япон улс Мянмарт ардчлалыг бэхжүүлэх, эдийн засгийг хөгжүүлэх, амгалан тайван байдал тогтоох үйл хэрэгт оруулж байгаа хувь нэмэр дэмжлэгээ цаашиж тасралтгүй үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байгаамаа. За пүрэв гараг шилжигшин Италийн төв хэсэгт дахин 4.8 магнитудын хүчтэй газар хөдлөлөө. За түлхэлтийн голомт Ром хотоос хойд зүгт 134 км-т 10 дугаар сарын 26-ны газар хөдлөлтөд хэлмэгдсэн Перужа хотоос зүүн зүгт 50 км-т байсан байна. За хор хохирлын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хараахан ирээгүй байна. За 10 дугаар сарын 26-ны өдөр Мачерата болон Перужа муж хооронд 5.4 болон 5.9 магнитуд хүчтэй хоёр түлхэлт болсон. За гамшиг Апеннины нуруунд орших уулын тосготыг хамарсан ч гэлээ түлхэлт Италийн бүх нутаг дэвсгэр даяар тэр дотор нийслэл Ром хотод хүртэл мэдрэгдсэн юм а. За энэ зуны сүүлээр Италийн төв хэсэгт 300 төгний амьд төрсөн маш хүчтэй газар хөдлөсөн билээ. За бүгд найрамдах Хятад улсын дарга Ши Цзиньпин коммунист намын өндөр зэндааны төшмлүүдэд авилгын эсрэг кампанийг хэрэгжүүлэх явцдаа хатуу сахилах бат тогтоохыг даалгалаа. За Синхуа агентлаг Ши Цзиньпиний өнгөрсөн сард намын чухал уулзалтын үеэр хэлсэн үгнээс иш татаж энэ тухай уламжилж байна. За намын хэсэг өндөр зэндааны төшмлүүд улс төрийн үйл ажиллагаанд хит их автаж өөрсдийн үйлдэлээ ихэвчлэн нууж хаах болсон тул намын дотор сахилах батыг бэхжүүлэх ажил энэ тэргүүн тавигдах ёстой гэдгийг Ши Цзиньпин цохон тэмдэглэсэн байгаамаа. За энэ уулзалтын үеэр Хятадын коммунист намын төв хороо улс төрийн амьдралын хэм хэмжээ,
намын дотоод хяналтын дүрм гэсэн хоёр багц материалыг одоо хэлцэж батлуулсан байгаа. За мөн энэ уулзалтаар Ши Цзиньпинийг намын гол цөм гэж нэрлсэн бөгөөд намын удирдлага өөрсдийн нэр хүндээ тууштай, эрс шийдвэртэй хамгаална гэдгийг нотлсон байгаа юм. За бид та бүхэндээ өнөөдөр дэлхийд дахинд болон олон улсад өрнөсөн үйл явдлаас хүргэлээ. Одоо спортын мэдээ хүлээн авна. Орой мэндэргийн үзэгчдээ пүрэв гарагийн спортын мэдээ эхэлж байна. Дэрэн цом 2016 олон улсын футзалын тэмцээн буян тухай спорт цогцлборт 2 дахь өдрөө үргэлжилж байна. За энэ жилийн дэрэн цом тэмцээнд 3 орны баг тамирчид 5 насны ангилалд өрсөлдөж байгаамаа. Хөлбөмбөгийн спортын футзалын төрлөөр 2010 оноос хойш тасралтгүй зохиогдож байгаа Дэрэн кап тэмцээн өнөөдөр 2 дахь өдрөө үргэлжлэлээ. Буян тухай спортын ордон зохиогдож байгаа футзалын олон улсын тэмцээнд 17 клубын 38 баг ур чадвараас өрсөлдөж байна. Тэмцээнд Оросын холбооны улсын бүрээд улсын Кижинка, Анкарск, Иркутск, Бүгд найрамдах Хятад улс, Ирэн хотын Монгол үндэсний сургууль зэрэг хөлийн чанарын багууд оролцож байна. За одоогоор өсвөрийн болон насан туршидчдын ангилалд багууд хэсгийн эхний тоглолтоо хийгээд байна. Иркутскийн Юни Динамо гэдэг баг байна. Ангарскийн Ангара гэдэг баг байна. Эд багууд маань бол ерөнхийдөө жил болгон иж оролцдог. За Ангарскийн багийн хувьд бол өнгөрсөн жилүүдэд тогтмол оролцоод 3 жил оролцоод өнгөрсөн жил анхныхаа аваргыг авсан. Иркутскийн Динамо бас аварга болж исэн. За тэгээд манай бас Монголын шилдэг бас клубүүд оролцож байна. Би Оросын холбооны улсын бүрээд улсаас ирсэн. Дэрэн цомд анх удаага орж Улаанбаатарын шилдэг багуудтай өрсөлдөж байгаадаа баяртай байна. За миний хувьд футзалын өсвөрийн шигшээ багтаага бүрээд улстай болон бүс нутагта хэд хэдэн тэмцээнд 1-2 дугаар байрын төлөө өрсөлдөж байсан. За үлдсэн өдрүүдэд медалийн төлөө хичээж тоглох болно. Тэмцээний өсвөр үеийн 9, 11, 13, 15 хүртэлх насны тоглолт үдээс өмнө болж байгаа бол насан туршидчдын тоглолтууд үдээс хойш хуваарийн дагуу хөрнөж байна. За энэ сарын 2-оос 6-ны хооронд зохиогдож байгаа Дэрэн кап тэмцээнийг олон улсын футзалын дүрмийн дагуу Монголын хөлбөмбөгийн холбооны зэрэглэлтэй шүүгчид 4 өдрийн турш шүүх явуулж байгаа юм. За өсвөрөөдүйтэй өсвөр үеийн багчуудаас гадна Улаанбаатар унгнууд, Дэрэн, Арвис, Цэлэнг пресс зэрэг өнөө цаг үеийн Монголын шилдэг клубүүд Оросын футзалын мэрэгжлийн лигийн шилдэг багуудтай олон улсын чанартай тэмцээнд инхүү эх орондоо хүчээ үзэн өрсөлдөж байна. Ховалтай аймгийн Хантайшир бүхэн дэвжэнээс өнөөдөр их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн эмчилгээний тасагт шаардлагатай байсан тоног төхөөрөмжүүдээс бэлэглэж хүмүүлгийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Говьлтай аймгийн Хантайшир бүхэн дэвжээний түүхэд 15 жилийн ойн онд тохиож байна. За бүхэн дэвжээнээс ойн жилийнхээ хүрээнд спортын болон хүмүүлийн олон ажил зохион байгуулж өнөөдөр их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн эмнэлэгт эрүүл мэндийн тоног төхөөрөмжийг бэлгэлсэн юм а. За өвчтнийг зөөвөрлөх тэрэгцэр зөөврийн амьсгалын аппарат дагалдах хэрэгслийг Хантайшир дэвжээний удирдлагууд болох Монгол Улсын нэгэн багш дасгалжуулагч Бадрах, Хантайшир дэвжээнийг гүйцэтгэх захирал Улсын гард Батэрдэн, багийн ахлагч Улсын гард Ганбаатар, Улсын нэгэн баг хуу тэргүүтэй алдар цултай бөхчүүд хүүхдийн эмнэлгийн эмч мэрэгжилтнүүдэд хардуулан өгсөн юм а. Бөхчүүдээс санаачлаг гаргаад энэ одоо зөөврийн одоо тэрэг мөн одоо энэ кислородны хүчилтөрөгчийн зөөврийн аппаратыг одоо бэлгэлж байгаа маа. Тэгээд энэ Монголын одоо өрс маань эрүүл жирэг сайхан одоо эргэн бол төлөвшөхийн тулд одоо бид нар дэвжинээс маань оруулж байгаа өчөөгөө хувь нэмэр юм да гэж. Ямар ч үс энэ жилийн тухайд бол ойгоо хийгээд 15 жилийн түүх ойгоо хийчээд тэгээд бөхчүүдээ бэлтгэл сургалт хийх болцоог хангаж өгөх тал дээр нь сайжлна. Мөн одоо өшөө одоо бэлтгэл ямар бэлтгэл хийж болох вэ? Одоо ер нь нийгэм чиглэсэн өөр янз бүрийн ажил төрөл юу байна? Энэ бөхчүүдийн оролцоо энэ нийгэмд энд одоо ямар оройтой байх хэвээр бөхчүүд өөрсдөө ямар байх хэвээр одоо жудагтай, чанартай, амжилт гаргадаг бөхчүүд ямар байх хэвээр гэдэг тал дээр нэлээд анхаарч ажиллана гэж бодож байгаа. За их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн эмнэлэгт жилдээ 8-аас 10 мянган хүүхэд хандаж хагалгаа эмчилгээнд хамрагддаг байна. За энэ хүү сайн үйлсийн аяныг Хантайшир дэвжээний бөхчүүд өөрсдөө санаачлан хүүхдийн эмнэлэгт урьдчилан хандаж за хамгийн ойрын хугацаанд хэрэгцээтэй байгаа тоног төхөөрөмжүүдийг судлан энхүү худалдан авч өгсөн юм а. Мөн Хантайшир бүхэн дэвжээний нэрмжит Улсын аймгийн алдар цолтой 224 бүхийн барилдаан Монголын үндэсний бүхийн өргөөнд энэ сард болон за Говьлтай аймгийн Хантайшир дэвжээ 2001 онд анх байгуулагдсан Монголын үндэсний бүхийн анхдагч дэвжээнүүдийн нэг билээ.
Манай улс орнд болж байгаа спортын тэмцээн уралдаан үйл явдлын мэдээлэлээс үргэлжлүүлээ өргөе. Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ аваг AFC Solidator Cup 2016 тэмцээний эхний тоглолтоо өнөөрөө Макао улсын багтаа хийнэ. За манай шигшээ аваг Хятадын Жинхандаа өмчөд 14 хоногийн хамтарсан бэлтгэл хийгээд Малайзад очсон. За Монголын шигшээ авагийн дундажнаас 22.8 юм а. Багийн хамгийн туршлагатай ахмад тоглогчоор мөрөн нэрлэгдэж байна. За хамгийн залуу тоглогчид болох Дэрэн клубын 17 настай Батмөнх Чансерик нар шигшээ авагт мөн дуудагдсан. За өмнө нь олон улсын тэмцээнд Монголын шигшээ аваг ийм залуу бүрэлдэхүүнтэй оролцож байгаагүй лээ. Оюун ухааны спорт шатрын оргил дээд амжилт болох их мастер цолонд хүрсэн хамгийн залуу тамирчин Даваа Тэмбэрлэлийн номин эрдний нэрмжит тэмцээн энэ сарын 8-9-ний өдрүүдэд болохоор төлөвлөгдлөө. Тэмцээний хүртгэл энэ өдрүүдэд боловсрол соёл шинжлэх ухааны спортын яамны харьяа лаборатори 45 дугаар сургууль дээр явагдаж байна. За дэлхийн шатрын холбооны хамгийн залуу их мастер Аз ТВ болон дэлхийн аварга номын эрдэнэ 1 жилийн дотор шатрын спортын 2 ч өндөр дээд цолыг хүртэж байсан. Мөн тэрээр Монгол улсын аварга шалгаруулах тэмцээнд рапид төрөлд 4, блиц төрөлд 5 удаа төрүүлж байсан шилдэг тамирчин юм. Одоо үзэгч та бүхэн өнөөдөр дэлхийд дахинд болсон спортын томоохон уралдаан тэмцээн үйл явдлын мэдээлэлд анхаарлаа хандуулно. Америк үндэсний сакс бөмбөгийн холбооны удирдлагын тойргийн тоглолтын хүрээнд өнөөдөр 10 тоглолт болсноос Memphis өөрийн талбайд New Orleans Pelicans-ыг хүлээж авч удирдлагын 5 дахь тоглолтоо хийлээ. Энэ өдөр багууд дөрвийн туршийн тэнцвэр хөрсөлдөөнийг үзүүлсэн. За шинэ удирдлагын эхний 4 тоглолтонд нийтдээ 148 он авч шинэд амжилтыг тогтоогоод байсан. 2012 оны драфтын түргүү сонголтын Тони Дэвис энэ өдөр 10 оноотойгоор тоглолтыг дуусгасан. Ингэснээр 23 настай лигийн шилдэг төвийн тоглогчтой нэг Тони Дэвис эхний 5 тоглолтонд 31.6 оноо 12 удаа самраас бөмбөг авсан зүйлийг дунджаар үзүүлээд байна. Тэгвэл түүний багийн хамтрагч Лэнс Стивенсон 21 оноо аван сайн тоглолтоо үзүүлсэн байна. Харин талбай эцэс Джей Майкл Грин 21 оноо, Майк Конли 20 оноотойгоор багаа тэргүүлжээ. Энэ тоглолтын үндсэн цаг 75-75 харьцаатай тэнцээгээр өндөрлөж нэмэлт үед ялагч тодорсон. За нэмэлт цаг талбай эзэд илүү нөлөө. Тэр дундаа Испани төвийн тоглогч Марк Озол хамгаалалт тоглохоонд гол үргийг гүйцэтгэж байсан. За энэхүү 89-83 харьцаатай Memphis хожлоор тоглолт өндөрлөж тэд удирдлагын 3 дахь хялт авсан юм а. Харин Pelicans удирдлагын эхний 5 тоглолтонд энэхүү дараалал ялгдлаа. Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн мөсөн талбайн шилдэг багуудын нэг Канадын Vancouver Canucks, Montreal Canadiens багуудын өдөр Montreal хотноо удирдлагын 10 дахь тоглолтонд оноолт тарлаа. Үндэсний хоккейн лигийн хамгийн баялаг түүхтэй Stanley цомын 24 удаа эзэн Montreal Canadiens багийн амжилт сүүлийн жилүүдэд уурж байгаач за хизээд удирдлагыг амжилттай эхлүүлдэг уламжлалтай Мишель Тьюрен дасгалжуулагчтай Montreal-ын залуус тоглолтын эхнээс ирч хүчтэй дайчин тоглолтыг үзүүлж энэ өдөр бүх талаараа илэрхийлж байсан. За улмаар Nathan Bolly, Tori Mitchell, Alexander Radulov нарын голуудаар 3 тийг харьцаа төрсөлдөгч олдсон байна. 30 настай Орос улбонуусын тамирчин Радулов удирдлаглээд 3 гол оруулж 5 оновчтой дамжуултыг өгөөд байгаа маа. За тэд ингэснээр өөрийн талбайдаа удирдлагын 6 дахь хожил авч байна. Мөн удирдлагыг төв амжилттай эхлүүлж 8 дараалсан ялтаа авч байгаа юм а. Vancouver Canucks өнөөдөр багаараа Carey Price-ийн хаалганд нийтдээ 42 удаа цогсонч голыг оруулж чадаагүй юм. Montreal-ийн хаалгач Carey Price 95.4% хаалтыг гүйцэтгэж байгаа нь мөн лигийн бүх хаалгачийг тэргүүлэх үзүүлэлт болоод байна. Монреалчууд эхний 10 тоглолтонд 34 гол оруулж 14 гол алдсан бөгөөд голын зөрүүгээр лигийн 30 багийг тэргүүлж байгаа юм. Түүнчлэн 10 тоглолтоос 19 оноо цуглуулсан амжилтаараа үндэсний хоккейн лигийн 100 дахь улирлыг итгэл төгс хошуучилж байна. Philadelphia Flyers өнөөдөр Wells Fargo Center-тэй лигийн 11 удаагийн авраг алдарт Detroit Red Wings-ийг хүлээж авч багууд удирдлагын 11 дахь тоглолтоо хийлээ. Энэ өдөр багууд мөсөн талбайд ширүү өрсөлдөөнийг үзүүлж үндсэн цаг 3-3 харьцаатай тэнцсэн. Тоглолтын нэмэлт цагт Philadelphia-гийн шилдэг товтлогчдын хослол амжилттай болж Claude Giroux-гийн дамжуулалтаар Jakub Voracek хожлын голыг оруулсан байна. Чех товтлогч Voracek удирдал эхлээд 6 гол оруулж 5 оновчтой дамжуулалт өгсөн амжилтаар 11 оноотой лигийг үргэлжлүүлж байна. Philadelphia-гийн нисгэгчид инхүү Улаанжигрүүд эсрэг талбайдаа хийсэн сүүлийн 12 тоглолтонд дараалажлаа. Улаанжигрүүд хамгийн сүүлд 1997 онд Stanley цомын төлөө гიშгшээ цувралд Philadelphia-гийн нисгэгчдийг хожиж байсан төвтэй. За Philadelphia Flyers инхүү удирдлагын ээлж тожлоовч дорнод төсийн 8 дугаарт төвшиж байна. Эрхэм үзэгч та бүхэндээ пүрэв гарагт спорт ертөнцид болсон онцлог тэмцээн уралдаан үйл явдлаас бэлтгэсэн мэдээ сурвалжлага хүргэлээ. Та бүхэн амралтай тухтай сайхан хүрээлээрэ спортын мэдээг хүлээн авч үзсэнд баярлалаа. Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд. 5-нд баруун аймагуудын нутгаар, 6-нд ихэнх нутгаар сасорч, сасан шуурга шуурч хүйтэрхийг анхааруулж байна. Одоо та бүхэн ойрын өдрүүдийн цаг агаар мэдээ явна.
Өлгийд шөндөө 1 өдөртөө 7 хэм дулаан. Улаангамд шөндөө 7 хэм хүйтэн өдөртөө 1 хэм. Ховдод шөндөө 3 хэм хүйтэн өдөртөө 5 хэм дулаан. Алтайд 2 хэм хүйтэн өдөртөө 9 хэм дулаан. Улястад шөндөө 6 өдөртөө 6 хэм дулаан. Тосон сэнгэл шөндөө 7 өдөртөө 1 хэм хүйтэн. Баянгорт шөндөө 7 хэм хүйтэн өдөртөө 5 хэм дулаан. Моринд шөндөө 4 хэм хүйтэн өдөртөө 4 хэм дулаан. Хатгалд шөндөө 9 хэм хүйтэн өдөртөө 1 хэм дулаан. Цэцэрлэг шөндөө 1 өдөртөө 7 хэм дулаан. Хар хоринд шөндөө тэг өдөртөө 9 хэм дулаан. Арвахерт шөндөө 1 өдөртөө 8 хэм дулаан. Болгонд шөндөө 5 хэм хүйтэн өдөртөө 5 хэм дулаан. Дарханд шөндөө 8 хэм хүйтэн өдөртөө 4 хэм хүйтэн. Эрдэнэтэд шөндөө 1 хэм хүйтэн өдөртөө 3 хэм дулаан. Чойрт шөндөө 4 хэм хүйтэн өдөртөө 7 хэм дулаан. Сүхбаатарт шөндөө 9 өдөртөө 4 хэм хүйтэн. Зүүн хараад шөндөө 8 хэм хүйтэн өдөртөө 4 хэм хүйтэн. Зомодод шөндөө 5 хэм хүйтэн өдөртөө 5 хэм дулаан. Багнуурт шөндөө 9 хэм хүйтэн өдөртөө 4 хэм дулаан. Чингист шөндөө 11 хэм хүйтэн өдөртөө 4 хэм дулаан. Барангууртд шөндөө 5 хэм хүйтэн өдөртөө 6 хэм дулаан. Шаваасанд шөндөө 8 хэм хүйтэн өдөртөө 2 хэм дулаан. Мандалгов шөндөө 6 хэм хүйтэн өдөртөө 11 хэм дулаан. Даланзадгад шөндөө 1 хэм хүйтэн өдөртөө 15 хэм дулаан. Хамбогдод шөндөө 3 өдөртөө 16 хэм дулаан. Сайшандд шөндөө 3 хэм хүйтэн өдөртөө 11 хэм дулаан. Замиудад шөндөө 2 хэм хүйтэн өдөртөө 12 хэм дулаан. Нийслэл Улаанбаатар хотод шөндөө 5 хэм хүйтэн өдөртөө 6 хэм дулаан байна. Хүмүүстээ бид та бүхэнд цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрийн Фүрүү гарагийн дугаараар үзүүллээ. Та бүхэн маргааш ажил үс өдрөг хөтөмжтэй байна.